Самбайцгааны үзэгчтэй та бүхэн энэ өдрийн төмөн амрамгадан айлтган караоке нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хэлгээд бэлэн болжээ. Баярлалаа. Өнөөдрийн дугаарыг хөрний алс зүүн хязгаар наран мандах нутгийн Дорн аймгийн Хөлөн буур сумаас үзэгч та бүхэнд өргөн барьж байна. Нэвтрүүлэгт оролцож байгаа хийгээд нэвтрүүлгийг таалан болгоож байгаа нийт хөлөн буурчуудын халуун сайхан алга ташил уугах хашгиралтыг хамтдаа таалан болгоё. Имэдэг хөрвэй зингэл имэдэг задуусын дуухор ханган цэнгэлсэн энэ нутаг тунгуудахгүй 2015 онд үүсгэн байгуулагдсны төвөгт 70 жилийн хойг төгөлдөр ёслол дүүрэн тэмдэглэх болно. Өнөөдрийн нэвтрүүлгийг нэнүү хэмээгээд энэ хүн нэвтрүүлгийг анхлан санаачлагч Улаанбаатар хот дахь Дорн аймгийн Хөлөн буур сумын нутгийн зөвлөлийн дарга Ситико аудит компани ерөнхий захирал ноён инх жаргал болон Дорн аймгийн Хөлөн буур сумын засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч ноён Ган хоёуг нарыг тайзнаа. Таалныхан талархал дүүрэн алга дэшлтийн дор өрн залж байна. Сайн байцгаана уу? Монгол ногрын даяар тархан сурсан хөлөн буурчууд та бүхэнд хөлөн буур сум үүсгэн байгуулагдсны 70 жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. 2015 онд Дорн аймгийн Хөлөн буур сумын 70 жилийн болтой холбогдуулж олон ажлын нэг эхлэл болсон энэ караоке тэмцээн ихэд бэлэн болоод байна. Үүнийг манай Дорн аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл маань санаачлан хэрэгжүүлж байгаамаа. Энэ сайхан баярын үйл ажиллагаа нээснийг мэдэгдэе. Сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ өдрийн төмөн амгалан айлтгая. Ингээд 70 жилийн хойг тэмдэглэж байгаа та бүхэнд эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Та бүхэнд жигсэн ажлын амжилт эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүгдийг хатуун алга дэшлэлтэй тань хамтран өргөн барья. Баярлалаа. Ингээд өнөөдрийн Дорн аймгийн Хөлөн буур сумаас иргэн бэлтгэн явуулж байгаа ТV караоке нэвтрүүлэг нэг шинэхэн бөгөөд хамгийн өрсөлдөөнтэй үзүүштэй нэгэн дугаараа та бүхэнд өргөн барихад бэлэн болоод нэвтрүүлгийн 1-р шатны тэмцээний эхний оролцогчид Дорн аймгийн Хөлөн буур сумын Батүлзит багийн 5 эрдэнэ хамтлагийнхныг тайзнаа өрн залсан байна. Хамтлагийн халагч Цэцэгмаа, хамтлагийн гоцол дуучин Гамбол, хамтлагийн гишүүн Ган хүрэл, хамтлагийн гишүүн Одгэрэл, хамтлагийн гишүүн Идэр туяа. Бүрэлдэхүүнээр өнөөдрийн нэвтрүүлгийн туршид бүтэн нэг цагийн туршид зөвхөн хөлөн буурчуудын эвшиг яруу дуухуур зүрх сэтгэлийн хөг аялгуугаар амьсгалан байх, инээмсэглэн байх энэ нэвтрүүлэг маань ийхүү хэлгээд бэлэн болоод одоо таавны өмнө 59 370 дугаартай сэтгэлийн жигүүр дугаар өрсөлдөхөд бэлэн болжээ. Амжилттай та бүхэнд.
ширүүн өрсөлдөөнийг хөдөлмөрчүүд бий болгож энэхүү ширүүн өрсөлдөөний дараагийн оролцогчид хөдөлмөр сумын засаг даргын тамгын газрын цоглог хамтлагийнхныг тайзнаа хорин залж байна. Цоглог хамтлагийн халагч Эрдэнэ Билэг хамтлагийн гоцор дуучин Мөнгөн Баган хамтлагийн гишүүн Сэргэлэн Баатар хамтлагийн гишүүн Мөнгө Цэцэг хамтлагийн гишүүн Бүжин. За засаг даргын тамгын газрын цоглог хамтлагийнхан юуны мөн хамтлагийнхан төрөлх сүмүүсэн байгуулагдсны 70 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За нийт хөтөлбөрчүүд засаг даргын тамгын газрын цоглогийн хамт олноос цаашдаа цоглог байхыг хүсээрөөё. 38 235 дугаартай анд нөхдийн дугаар өрсөлдөхөд бэлэн болсон байна. Амжилтсий. Одоо тэгвэл нэгдүгээр шатны тэмцээний дараагийн 3 дугаар оролцогчид Дорн аймгийн хөдөлмөр сумын Батхан багийн 2 дугаар багийн Батхан хамтлагийн 5 сайхан шижигсэн залуу тайзнаа гарч ирсэн байна. Хамтлагийн халагч Мөнгө Цэя, хамтлагийн гоцор дуучин Нэргүй Баатар, хамтлагийн гишүүн Даваа Сүрэн, хамтлагийн гишүүн Ган Баатар, хамтлагийн гишүүн Баян Дэлгэр. За Батхан хамтлагийнхан ямар гоё хувцалж ирээвэ? Алга дэшлэнд байхгүй юу? Энэ хөдөлмөрийнхэн угаасаа юм уран хатгамал уран шагналт сайн, оюутан нэхмэл сайн улсууд байна уу? Өөрсдөө хийсэн үү? Талын өөрсдөө хийсэн, талын хүнээр хийсэн. Дөнгөс хийсэн гадчаад ирсэн. Талын өөрсдөө талын хин хийсэн. Талын хотоос оюулаад сая. Оюулаад шилбэг дутуу хийсэн. Сая бид рүү очив. Энэ талын готын эдэлж оёод. Энэ талын өөрсдөө оёод. Тэгсэн үү? Та бараг тийж ойлгож болно. Энэ гоё хувцас дизайныг жишээ нь яаж гаргасан бэ? Анхаараарай. Та энэ чинээс энэ шинийг алхах та. Манай үзэгчид ч гэсэн энэ хувцсны загвар дизайныг сонирхож байна. Хөдөлмөр сумын загвар өмсөгч. Эрисэн усны говь, эрэгдээ багшгүй ходоо.
дасан дэжма үйдэсүн син тавдага алдыж дуусын дэжма аллыгын уттың дэжма зэхор хидэжма зэрхүлтэ дэжма борхон тодорхой өнөө харуулсан дэжма олсо тоногоо хүдэсэн ботгон нүдтэй дэжма зэхор хидэжма аллыгын уттың дэжма зэхор хидэжма Орон аймгийн хөдөн буйр сумын хүүхдийн цэцэрлэгийн сарнай хамтгийнхан хамтгийнхныг Сүхбаатарын энх өнөр хамтгийн гоцолтуучин Сүлдмийн ариун цэцэг хамтгийн гишүүн Одсүрэнгийн Дэлгэрмаа хамтгийн гишүүн Бацүкийн Баярмаа хамтгийн гишүүн Бимбагийн Батбаяр хамтгийн нэр жоохон яагаад сарнай? Сарнай цэцэг маань болохоор цэцгийн хаан гэсэн утгаар сарнаас хэлэгдээд сарнай гэж өгсөн. Энэ хамтгийн бүрэлдэхүүнийг жоохон яагаад сонгосон бэ? Бүсгүүчүүд их олонтой байгууллага дунд нь яагаад заавал нэг эрэгтэй хүн байж байгаа? Манай байгууллага онсон. Манай байгууллага 3 эрэгтэй хүмүүстэй болох. Ганц залуугаараа чимсээ. Чимэг болгож явж ирсэн байна. Ганц эрэгтэйгээр чимсээ баяр хүргэе. 51 203 дугаартай сарнай дугаар өрсөлдөх болно. Амжилтсэ. Явагдаад үндсэндээ 7-8 дахь жилдээ оролцсон явагдаж байна. Нэвтрүүлгийн түүхэнд олон залуучууд гайхан бэлэг авьяасаа өрсөлдөн уралдахын чадвар бас өөрсдийн чинхүү хичээл зүтгэл, эдгэл найдвар, өөрсдийн өнгө төрх юугаан гялалзууланхан гялбууланхан дайснаа гарч ирдэг. Хөдөн буйрчууд үнэхэрийн гэлбат өгс залуучууд юм аа. Гарч ирэх тоолондоо ямархан нэгэн загвар үзүүлэх буюу гарч ирэх мөрөдөө ямархан нэгэн хувцсны өнгө хэм маяг залуучуудын хиймэр дундаа золбоо гаргаж ирж байгаа. Сая тавхан сарнай хамтгийнхныг харсан бол одоо манай содон аялгуугийнхныг хараад үзээрэй. Гайхамшигтай. Гарч ирсэн хамтлагөр манай үзэгчдийн нүдийг баясгал сэтгэлийг тэр сайхан тэнэлгэж байгаа. Хөдөн буйрчуудаа дахин татгалж байгаа. Адуун сайхан алагдаж байгаа хамтаа өргөмөрэй. Баярлалаа таамдаа. Хамтгийгч Гандомор хамтгийн гоцолтуучин Амар Төвшин хамтгийн гишүүн Төмөн Жаргал хамтгийн гишүүн Өлзий Туяа хамтгийн гишүүн Инкризов за одоо ийм бүрэлдэхүүнтэйгээр гиснээс энэ танай соёлын төвийнхний хоёрын хувцас энэ хувцалтын талаар бас асуухгүй боломжгүй санагдаад. За манай соёлын төвхөн энэхүү ТV караоке зингэд нэвтрүүлэгт ачаал бүглөөж энэхүү хувцсыг сонгон нийт ард иргэдэд баярын мэндийг хүргэж байна. Гойго. Баярын мэндийг би хувцсны тухай асуугаад байгаа юм. Манай хүн
баярын мэнд хүргээд байгаа байхгүй юу? Бас залтай. За одоо дахиад хувцас. За бид бүхэн энэ хувцсыг өнөхөө нэвтрүүлэгт ачаал бүгдлөө гэж энэ хувцаар гойсон билээ. Харин хувцаар гойсныг харсан л да. Энэ хувцсыг хийлгсэн үү, хаанаас авчирсан? Тэр тухай хүүхдүүд цугсгыг ярих гэдэг юм хоёлаа. Бид нэр ижилсэж энэхүү хувцсыг захиалан хийлгэж авчихсан. За ямар их нууцлж байна. Баяр хүргэе. За содон аялгуу одоо таалны өмнө 38 652 дугаартай манай нэвтрүүлгийн хаан дуу хэмээн нэрлэж болох өргөн хамтлагийн дууслаар манай үзэгчдийн сайн мэдих алтан зул дугаар өрсөлдөхөд бэлэн болсон байна. Хөгжөөн дэмжигчээд. дараагийн 6-ад хоролцогчид энэ бол Бадрангүй хамтлагийн байна. Хамтлагийн ахлагч Худан, хамтлагийн гоцлуучин Зол Заяа, хамтлагийн гишүүн Баяр Магна, хамтлагийн гишүүн Мянган Баяр, хамтлагийн гишүүн Ягаан Цэцэг. За энэ Бадрангүй энэ нэрний учир ямар учиртай таны хамтлагийн онцлог? Баярлалаа. За юуны өмнө энэ сайхан дуу ууртай баярын өдрийн баярын мэндийг нийт сумын ард түмэн та бүхэндээ баярын мэндийг дахин нутгийн зөвлөлийн өмнөөс дахин өргөн дэвшүүлье. Сайн байцгаана уу? Та бүхэн бүгдээрээ сайхан намарч байна уу? За өнөөдрийн тэмцээнд бид нар Дорнот аймгийн нутгийн зөвлөлөөс өөрсдийн Бадрангүй хамтлагийг бүрдүүлэн одоо мэрэгжил нэгтэй одоо та бүхэндээ одоо энэ урлагийн хамт олондоо баярын мэдлэгээ төвшүүлэхээр одоо Бадрангүй хамтлаг маань баг бүрдүүлэн хүрэлцэн хэлдээ. Ингээд одоо өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа бүх багуудаа болон амжилт хүсье. Эх орны маань өнцөг болон бүхэн тархан суугаа ажиллаж амьдарч байгаа хөлөн буйрчуудын төлөөлөл болж мөн Дорнот аймгийн хөлөн буйр сумын нутгийн зөвлөл Бадрангүй хэмээх хамтлаг өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон өрсөлдөж байгааг дуулгаж байгаа та байна. Энэ Бадрангүй хамтлагийн одоо та бүхэнд миний ардын сэтгэл цагаан дугаар өрсөлдөх болно. Амжилт хүсье. Oh
Дорн аймгийн Хөдөн буур сумын эрүүл мэндийн төвийн эгшиглэн хамтгийнхан хамтгийгч бие биш хамтгийн гоцолдуучин Гамбат хамтгийн гишүүн Өнөрбаяр хамтгийн гишүүн Гантөмөр хамтгийн гишүүн Саран Цэцэг яа энэ бүрэлдэхүүнтэйгээр эгшиглэн хамтгийнхан гарч ирсэн байна. Хөдөн буур сумын ард иргэд та бүхэндээ эрүүлэх аз жаргалыг сайн сайхан бүхний хүсэн өрөөж эзчиж байна. 38 610 дугаартай навчин дээрх шүүдэр дугаар өрсөлдөх болно. Амжилтсэ. Нэвтрүүлэгт оролцохоор нийт хөдөн буурлуудтайгаа хамтдаа сэтгэл зүрхээр хамтдаа энэ өдрийг тэсийн ядан хүлээсэн Улаанбаатар хот хөдөн буур сумын нутгийн зөвлөлийн нутгийн садик нутгийн зөвлөлд хамтгийнхаа дайснаа гарч ирсэн байна. Нутгийн зөвлөлд хамтгийнхаа хамтгийн аглагч нутгийн зөвлөлийн дэд тэргүүн Хадбатар хамтгийн гоцолдуучин нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Гамбат хамтгийн гишүүн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Дашбаатар хамтгийн гишүүн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Бадралмаа хамтгийн гишүүн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Оюун Цэцэг мэдээж түүх 70 жилийнхаа огогдож хөдөн буурчуудын хүн зуны баярын магнат тэнийсэн тэр сайхан сэтгэл зүрхний халуун сайхан дурсамжуулдээсэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа нь мэдээж нутгийн зөвлөлийн тухайд мэдээж нутгийн зан олондоо хандаж баярын сайхан мэдчилгээ. За сумынхаа ард олон та бүхэндээ ирж сум үүсч өгсөн хөгжиж байгуулагдсны 70 жилийн өмнө баярын мэндийг та бүхэндээ хүргье. Орон аймгийн хөдөлмөрсөн Улаанбаатар нутгийн зөвлөл Дорнод аймаг дэх нутгийн зөвлөл мөн засаг даргын хамгийн газартайгаа хамтарч их олон ажил төлөвлөсөн байгаа. За ингээд та бүхэндээ сайн сайхныг хүсье. Мөн караокегийн багийнханд амжилт хүсье. 38 652 дугаартай алтан зул дугаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн нутгийн зөвлөл хамтгийнхан өрсөлдөхөд бэлэн болжээ. Амжилтсэ. Навчин донсон шүүдрээ
бүрэлдэхүүн оролцогч Дорн аймгийн Хөлбөмбө уур сумын 3 дугаар багийн Задуус хамтгийнхныг орон залъя. Задуус хамтгийн халагч Баяр Цэцэг, хамтгийн гоцол дуучин Батмөнх, хамтгийн гишүүн Түмэн Заяа, хамтгийн гишүүн Алтан эрх, хамтгийн гишүүн Уран Байгал. Яа. Энэ бүрэлдэхүүнтэйгээр аргагүй нэвтрүүлгийн маань хаан хэмээх өргөмжлийг хүртэх нь аргагүй. Хамгийн олон удаа түүхэнд дуулагдсан дуу дахин дуулагдах гэж байна. 38 652 алтан зул дуугаар залуу самтгийнхэн дахин өрсөлдөх болно. Амжилтсий. Одоо нэгдүгээр шатны тэмцээний дараагийн 10 дахь оролцогчид Дорн аймгийн Хөлбөмбө уур сумын ерөнхий боловсролын сургуулийн багш сургууль мужуулагчдын Айц хамтгийнхан хамтгийн халагч Ган Чимэг, хамтгийн гоцол дуучин Батхүрэл дээ. За хамтгийн гишүүн Цэцэгмаа, хамтгийн гишүүн Хандармаа, хамтгийн гишүүн Батчимэг. За бас л сайхан таван сайхан гайхамшигтай сайхан залуу. Энэ Улаанбаатар хотод 4 уулын дундаа шигдэн суугаа загвар өмсөгчдийг, загвар зохион бүтээгчдийг ялангуяа Хөлбөмбө уур сум руу нэг аваад ирнэ ганц хонуулчих юмсан. Энэ улсуудаас энэ сайхан үлгэр жишээг аваасаа гэж хүсэж байна. Хувцас урлалыг хаана хийвэ? Хувцас урлал. Хувцас урлалыг маань сумын оюутчин Яган Цэцэг гэж хүн оюутгсан байгаа. Өөртөө нэгээ сэтгэгсэн байгаа. Өөртөө загвараа зохиогоод өөртөө оёод. Сумынхаа оюутчин Яган Цэцэгчээр оюулсан. Тэр Ягана хааваа. Энэ хамаг улсуудыг хувцас нарын ондоо болгодог тэр Ягана хааваа. Үнэхээр баяртай сайхан юм. Дахин баяр хүргэе бүгдээрээ алга ташилтайгаа өргөн барья. Я Айц хамтгийнхаа одоо та олны өмнө 38 тэг 3 дугаартай дурсамж дуугаар бүх багуудтайгаа ан маань ачтач өрсөлдөй хэмээн тайзнаа гарч ирсэн байна. Хатуу сайхан алга ташилтаар дэмжиж өгөөрэй. Happy
Дорн аймгийн Хөлөн буйр сум. Өвөр Монголын урд эцэс хорны Хөлөн буйр аймгаас 89.1 толгой мал өхий 256 өрхийн 997 хүн ам нүүдэлэн гэж Хөлөн буйр сум нэртэйгээр анхлан шинээр байгуулагдажээ. Үүсгэн байгуулагчныхаа түүхт 70 жилийн ойгоон ухтаж олон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Шинээр хүүхдийн цэцэрлэг, хэрлэн гол дээгүүрэх төмөр бетонгүр, сургуулийн спорт зал зэргийг барьж байгуулан гүйцэтгэлийн шат эд тунтаа явагдаж байгаа бөгөөд шинэ хорооллын ажлыг эхлүүлэн амжилттай урагшилж байна. Илүү нугламтай бараг үйлдвэрийн хонь бол Хөлөн буйр сумынхны бахархлаа. Хөлөн буйр сумынхан Дорнот аймгийн нийт сумдаас анх удаан сум хөгжүүлэх 2030 он хүртэлх хэдийн төлөвлөгөөгөө төлөвлөж алс хэтийн ирээдүгөө тодорхойлон амжилтад дүүрэн хөдөлмөрлөж байна. Энэхүү дуулснаар өнөөдрийн Дорнот аймгийн Хөлөн буйр сумаас бэлтгэж болж байгаа 1-р ТV караоке нэвтрүүлгийн 1-р шатны тэмцээн өндөрлж байна. Таалан болгоосон эрхэм үзэгч та бүгдийн хаатай сайхан алагдаж. Одоо харин манай өнөөдрийн Дорнот аймгийн Хөлөн буйр сум үүсгэн байгуулагчны төвд 70 жилийн өдрөөр явуулж байгаа ТV караоке нэвтрүүлгийг шүүн явуулж байгаа шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэндээ өргөн танилцуулъя. Өнөөдрийн нэвтрүүлгийн шүүгчээр манай нэвтрүүлгийн байнгын шүүгч, цэргийн дуугийн эрдмийн чуулгын гоцол дуучин, мэрэгжлийн дуулаачдын дунд улсын уралдааны тэргүүн байр гран-при шагналт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бямбсүрэгч маань хүрэлцэн иржээ. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн шүүгчээр Монгол улсын гавьяач жүжигчин цагтаан нэгэн үеийнхнийг Дорнотын даваа хүү хэмээн өсчөн дийлгэж дууны гайхамшигт нэгэн үе омбон шумбуулж гарч ирсэн дуучин даваа хүүгч маань хүрэлцэн ирсэн байна. Эрхэм хоёр уран бүтээлч маань Хөлөн буйрчуудын бэлэг сайхан авьяасыг таалан болгоосон байгаа. 1-р шатны өрсөлдөөний талаарх Дорнот аймгийн энэ сайхан нутаг хангаад хүрэлцэн ирсэн таалны сэтгэгдэл. За ингээд өнөөдөр их сайхан уралдаан тэмцээн болж байна. Манай нутгийн ард түмэн бол үнэхээр маш их авьяасдаг ардын дуучид, залуу дуучид маш их төрөн гардаг. Манай нутгийнх бол үнэхээр сайхан байна. Та бүхэнд маш их баярлж байна. Баяр хүргье. Дорнот аймгийн Хөлөн буйр сумын Баян Өлжид багийн гоцол дуучин Гамбол гарч ирнэ. Гамбол дуучин таавны мөн 59699 дугаартай эрх багийн нутаг дугаар өрсөлдөх болно. Зайлуу хөгжин дэмжигчид. Одоо тэгвэл таавны мөн Дорнот аймгийн Хөлөн буйр сумын засаг даргын тамгын газрын цоглог хамтлагийн гоцол дуучин Мөнгөн багныг урьж байна. Энэ шатны тэмцээнд 38506 дугаартай Тэмэн сүргийн говь дугаар өрсөлдөх болно.
дуучин Нэргүй Баатар. За Нэргүй Баатар дуучид та олны өмнө 38980 дугаартай ээжийн оёсон дээл дугаар өрсөлдөх болно. Гэрэтэн сүүний үннээртэй ээжийг оёж өгсөн эдгэж хуучж байсан эдгэж хайрын шинхнээрээ өдрийн сүүн цагаанаараа санаа тогтдог юм та. За одоо тэгвэл гоцол дуучдын энэ айхтар өрсөлдөөнтэй ширүү өрсөлдөөний дараагийн оролцогч Дорн аймгийн хөлбөмбө өр сумын хүүхдийн цэцэрлэгийн Сарнай хамтлагийн гоцол дуучин Чүлтмийн Ариун цэцэг дуучин шатны тэмцээнд 59-ийг 30 дугаартай зам дээр гээгдсэн цэцэг дугаар өрсөлдөх болно. Амжилтсэ. Дараагийн өрсөлдөгч соёлын төвийн Содон аялагуу хамтлагийн гоцол дуучин Амар төвшин. Таадны мань 38296 дугаартай Халтар манан хөөрөг дугаар өрсөлдөх болно. Амжилтсэ. За Дорн нутгийн зөвлөлийн Бадрангуй хамтлагийн гоцол дуучин Золзая. За Золзая дуучин одоо та олны өмнө 38954 дугаартай Эрчүүдэн дуулий хэмээхэн сайхан дууг дуулахаар сонгож авчирсан байна. Амжилтсэ. Өнөөдрийн нэвтрүүлэг
Дорн аймгийн Хөлбөмбө өрсмийн нийт ард иргэд залуусын авиас бэлэгтийн сайхан түмэн олны төлөөлөгчд оролцсон экшиг яруу дугаан инх мэндийн цэнхэр хадаг болгон их хорон даяар түмэн олноо өргөн барьж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтлагийн гоцол дуучдын дундах тэмцээний дараагийн 7-р оролцогч Дорн аймгийн Хөлбөмбө өрсмийн эрүүл мэндийн төвийн экшиглэн хамтлагийн гоцол дуучин Гамбат байла. Гамбат таныг өрн залж байна. 38 841 дугаартай алтан намар дугаар өрсөлдөх болно. Хамтдаа халуун сайхан алгад ажиллаар амжилтсыг хөгжөөд амжигчээд. Дараагийн гоцол дуучдын шатны тэмцээний дараагийн 8 дахь оролцогч Улаанбаатар хот дахь Дорн аймгийн нутгийн зөвлөлийн Хөлбөмбө өрсмийн нутгийн зөвлөл хамтлагийн гоцол дуучин Гамбалт. За Гамбалт дуучин одоо та олны мөн 38 506 дугаартай Тэмэн сүргийн говь дугаар өрсөлдөх болно. Амжилтсыг. Өрсмийн 3 дугаар бүгийн залуу хамтлагийн гоцол дуучин Батманх гоцол дуучин 38 690 дугаартай Дурсамж дугаар өрсөлдөх болно. Амжилтсыг. Дорн аймгийн Хөлбөмбө өрсмийн ерөнхий боловсролын сургуулийн аяц хамтлагийн гоцол дуучин Батхүрл энэ шатны тэмцээнд 38 836 дугаартай Бадар Хундаг дугаар өрсөлдөх болно. Амжилтсыг. Арсорны эвэсэн суу ядахач мэтэрсэн агаа завья Сатхны бонгода Дүртэж ном хурсан бодог аршаа
Дамжуулалтын хөдөлснөр өнөөдрийн Дорн аймгийн хөлбөмбөр сумын үсэн хөгжсөний төвх 70 жилийн зориулж явуулж байгаа нэвтрүүлгийн эхний 2 шатны тэмцээн явагдаж өндөрлөө. Энэ 2 шатны тэмцээнд оролцсон нийт багууд хийгээд багуудын гоцол дуучидаа хамтдаа адуу сайхан алга дашлаар талархал югаан өргөмөрөө. Одоо дараагийн хамтлагийн аглагч нарын дундах тэмцээнд ямар багууд тон үлдсэн болоо? Багууд дүнгээ сонсохоор аглагч нар тайзнаа гарч ирнэ. Аглагч нар шүгчний мөрөлдгөн тонон үлдсэн багуудыг нэрлэнэ. За өнөөдөр үнэхээр энэ хөлбөмбөр сумын маань залуучууд маань маш өрсөлдөөнтэй, маш тэмцэлтэй байна. Залуучууд маань маш сайн бэлдсэн байна. Ялангуяа хувцалтууд бүгд одоо жигд сайхан хувцалсан байна. Урд өмнө одоо энэ караоке тэмцээний шоугээд явж байхдаа баг болгон ийм сайхан хувцалсан байдгүйсэн. Танаа сумын залуучууд маань үнэхээр энд бол ачаал бүгд өгч сайхан хувцалцгаасан байна. Ингээд багуудад бүгдээрэнд нь баяр хүргье. За тэгээд альва тэмцээн оролдоон гэдэг бол нэг нь ялж нөгөө нь ялагддаг ийм байдаг, зарчим байдаг. Тэгээд өнөөдөр одоо үлдсэн багуудаа танилцуулъя. Балхаан, Сарнай, Содон аялгау, Бадрангуй, Эгшиглэн, Нутгийн салхи, Айц гэсэн ийм багууд үлдээ. Багууд дараагийн тэмцээнд нь амжилт хүсье. Хамтлагийн ахлагчдын дундах тэмцээний эхний оролцогч Эгшиглэн хамтлагийн ахлагч би биш. Энэ шатны тэмцээнд дуулагдах дууны нэр байхгүй. Шууд дугаар нь байна. Ямар дуу юм бол бүүмэд Бурхан Алтан гэрэл 2-5 хүн бид гураас өөр хинч мэдэхгүй. Зөвхөн энэ сууж байгаа 2 шүүгчл мэднэ. 38 тэг 92. Дуулагдах дууны нэр Амин булаг ижи. Ямар дуу дууллаа сая? Ижиа хоёр. Чи нэр нь Амин булаг ижиа хоёр минь энтер гэдэг дуу шүү. Гамиг дарга баярлаа. Их чиргал дарга баярлаа. Гарч ирсэн ахлагч маань ямар гоё нэг үгэн дээр хоёр аяар ямар гоё зэрэг сайхан дуу зохиогоод ирлээ. Хөлбөмбөрчүүдийн авьяас халигн салгиж байгаа ахлагчдын дундах тэмцээний эхний оролцогч байлаа баярлаа. Энэ ер нь урд нь дуулж исэн дуу юу? Мэдгүй. Тэр мэдгүй гэж хоёр удаа зохиочж байгаа байхгүй. Баярлалаа танд. За. Нутгийн зөвлөл хамтлагийн ахлагч Хадбаатар. Хадбаатар. Энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 615. Дуулагдах дууны нэр Ар цармын цэцэг. Ар цармын цэцгүүд нөхөө адаглаж ганхад байна уу даа. Атас нутгийн чамдаа
соёлын төв содон аялгау хамтлагийн аглагч Ган төмөр энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 278 дуулагдах дууны нэр Дарганг нутаг амжилтсэ. Дөрөв номер Дорн аймгийн нутгийн зөвлөл Бадрангүй хамтлагийн ахлагч Хулан энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 383 дуулагдах дууны нэр Дунгама амжилтсэ. Хамтлагийн ахлагч Мөнх Заяа. Мөнх Заяа маань ер нь хэр шүтлэгтэй вэ? Шүтлэг бол байна үү? Байна. Өнөөдөр ер нь өөрийн хувьд хэр өдөр вэ? Сайн өдөр бол суглаанд ер нь хэр таарах бол? Сайн бах уу? Оо сайхан өөртөө сайхан дүүрэн сайхан итгэлтэй. Мөнх Заяа 38 516. Дуулагдах дууны нэр Нүд хүмсгийг чинь харьяалаа. Ишгэ амжилтсэ. Дарчлаа. Өнгөн. Өнгөн дөө. Юу? Дууны мөн өнгө. Дууны өнгөнд орчлоо. Сонин юмд орсон байна да. За. За дараагийн. Дууны өнгөнд орчлоо. Сони юм байна. За. Сайн тогтоож авмаар юм байна шүү. За. 6 номер. Сарны хамтгийн ахлагч Инк Өнөр.
энэ хөнөр ахлагч энэ шатны тэмцээнд дуулагдах тооны дугаар 37 147 дуулагдах тооны нэр Наран мандах нутаг. Сүүлийн 7 дахь суглаа ерөнхий боловсролын сургууль Айц хамтлагийн ахлагч Ган Чимэг энэ шатны тэмцээнд дуулагдах тооны дугаар 38 687 дуулагдах тооны нэр Монгол Ардын дуу Юндан гого амжилтсэй. Монгол Улсын гавьяа жүжигчин Монгол Ардын 1800 дуу хэмээн Монголын хөгжмийн болон дууны урлагт үнэтэй хувь нэмрээ оруулж тийм томоохон бүтээлийг төвөрвөн үзэгч түмэн дуун дуртай ард түмэн өргөн барьсан Монгол Улсын гавьяа жүжигчин Даваагүй. За өнөөдөр уралдаанд орсон багийн ахлагч нартай баяр хүргэе. Ингээд үлдсэн багуудыг нэрлэе. Содон Аядгуу, Сарнай, Айц. Баярлалаа. Энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 361 дуулагдах дууны нэр Намайг дагаад цинг. Саваацэн намадаага цэг намадаага цэг рүүчгээ додохи дорогацэн эти натан амжан зэрэгтэй намаа цугаа аша бүгд бэйти бойдуу тавьчи дондор бүр орхон Айдны ордер Айдара нууны дараа тухайд зөвшөөрсөн. Хоёр намрыг сугалсан Дорн намгийн хөлбөмбө өрсөмийн ерөнхий боловсролын сургуулийн Айц хамтлагийн энэ шатны тэмцээнд дуулагдах тооны дугаар 38 409 дуулагдах тооны нэр Төгсөх сурагчийн уянга.
номер Дорн аймгийн хөлбөмбөр буйрсмын хүүхдийн цэцэрлэгийн Сарнай хамтлагийнхан энэ шатны тэмцээнд Сарнай хамтлагийнхан дуулагдах дууны дугаар 38 760 дуулагдах дууны нэр Аршантын арн 8 За ингээд Торонто аймгийн хөлбөмбөр сум үүсгэн байгуулагдсны төгт 70 жилийн өгдсөн олон одоо хөтөл чаргамжнуудын ихийнх нь энэ сайхан ТV караокег тэмцээн явагдлаа, амжилттай явагдлаа. За энэний хажуугаар манайд бас өнөөдөр томоохон одоо ажлуудаас явагдсан манай одоо хөлбөмбөр сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө өнөөдөр бас бид нар хэлцэж хамгийн эцсийн шатныг хэлцүүлгээ хийгээд гавьяат архитектор доктор Шархуугуутай уулзалт хийгээд өнөөдөр явууллаа. Одоо 11 сарын 15-нд хүлээн авна. Доронто аймгийн хамгийн анхны сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийсэн сумаар манай сум бас яг одоо шалгарч байгаа. Ингээд энийг аймгийн засгийн зөвлөл дээр нь аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн өмнө одоо миний бие өөрөө тайлгнаж үзүүлнэ. Та бол зоригтой хүн. Та өдөр бүр хичээнгүй ажилладаг. Та бие даасан, бүтээгч, шинийг санаачлагч, хөдөлмөрч. Хэнийг таны ижлэг хийж болгох байсан. Гэхдээ нэжлэг жижиг дунд үйлдвэрлэгч таал хийдэг. Та бол Монгол улсын эдийн засгийн тулах багна. Хэрв хэнийгэн хөнгөлөлт дэмжлэг авах хэрэгтэй бол тэр хүн нь та. Бид жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж тууштай хамтран ажиллана. Капитал банк. Таны хүүхэд гэрээсээ гараад сургууль руугаа ороход, өдийн цайгаа уухад, хичээлээ тарахад, ямар нэгэн аюул төртгөд тааг үргэлж хажууд нь байгуулна. Танай гэр бүлийн амар амгалан байдалд бид туслана. Safe Kids Mongolia. Цаг хугацаа орон зайнаас үл хамаарах таны хүүхдийн өмч хамгаалагч тааг. Та түнд итгэж болно. За хөдөлцөх юм манайхаа. Хаашаа. Наран булга. Хаашаа. Наран булга. Наран булга. Наран булга. Наран булга гинэ. Насны дурсамж. Наран булга. За өнөөдөр ингээд маш ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн боллоо. Хөлбөмбөр сумын бүх хөдөлмөрчид малчид та бүхэнд маш их баярлалаа, маш их баяр хүргье. Өшөө олон сайхан дуучдыг төрүүлээрэ гэж ерөөё. Ингээд эрхэм хүнтэй Сарнай хамтлагийн хамт олон уураг улаан нарны дор уйхан замбуу тавь аргадан бүүвэлж дуулим хормоогийн уудам зэнд алдраа дархалж авьяасаа дуурсгаж яваа та бүхэнд энхимэндийн цэнхэр хатгаа их шиг аялгуугаар өргөн барьж явахын үлзээ эвлэгт өрөөлийг өөдөөдөн дэвшүүлж жилийн эцэс шилдэгүүдийн дунд зохиогдох супер шоуд өргөмжлөн урж байна. За ингээд тэрүүний одоо шалгарсан багуудаа шагналтыг гардуулах гэж байна. Ингээд танилцуулж өгье. Дурсамж за хөдөлмөр сумын цэцэрлэгийн одоо хамт олонны Сарнай хамтлагийн 1-р байрыг шалгарсан. Төрлөг нутаг хөдөлмөр сумынхаа үүсгэн байгуулсны түүх 70 жилийн ойг угтан зохиогдож буй дуу хөгжмийн ТV караоке нэвтрүүлэгт авьяас чадвараараа бусдаа хошуучлан багаараа тэргүүн байр шалгарсандууд мөнгөн шагнаар шагнаж дурсамж чадварлуу. Хөдөлмөр сумын засаг дарга Уу ганхуйг Улаанбаатар хот дох нутгийн зүрийн дарга ил ангич жаргал хөдөлмөр сум 2014 оны 10 сарын 23 за ингээд шагналтыг их шар дарга гардуулнаа.
сарнай хамтлаг, цэцэрлэгийн сарнай хамтлаг. Ийм хөдөлгөөний дуухаар бүгд дөрөн халуун сайхан алгашил энэтхөр ихшгэ дөрөн нэвтрүүлэг маань энэ хүрээд бүрдэн жаргаж байна. Нэвтрүүлэг болгоноор миний сайхан Монголын ард түмэн, миний сайхан Монголын залуус тэнгэрлэг сайхан хүслийнхээ тухай, тэнд очих ирээдүйн тухай зүрх сэтгэлийн хөг хэлгуугаа тав хүнтэйгээ хамтдаа дуулах болно. Энэ хүртэл тав хүнтэй хамтдаа зүгөөсөн хөтлөгч Алтан гэрэл энэ бол Дорн аймгийн хөлөн бөөрсөн тунгуудгүй 70 жилийн хан ойгоор бүгдээрээ хамтдаа элгэн халуун сэтгэлээрээ уулзцааг болно. Дэв гэрэг нэвтрүүлэг хөтлөгч Алтан гэрэл баярлалаа тав.